Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс болж жилд маш олон хүний алтан ам эрсдэж байна. Тиймээс хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын тогтолцоог улам сайжруулах шаардлага бидэнд тулгарч байгаамаа. Тэгвэл өнөөдөр Safety First буюу нийгэм төрөнд хөдөлмөрийн аюулгүй байдал 2022 бага хурал 9-р сарын 14-ноос 30-ны өдрүүдэд салбар чиглэл бүрээр одоо зохион байгуулагдаж байна. За өнөөдөр барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын хуралдаан болж байгаа юм а. Энэхүү урал нь аюулгүй байдалд манлайлал ба оролцоо урандаар эрүүл аюулгүй ажлын байрны төлөөх нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна. За таны өдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана уу. Энэ өдрийн хурлын ерөн зорилго ач холбогдол юу байна вэ? Тэгэхээр аюулгүй байдлын асуудал бол хүн төрөлхтний хувьд бол үнэхээр нэг маш хэцүү байгаад ирсэн. Энэ аюулгүй байдлын асуудыг нэг багцлж авч үзэх юм бол хөдөлмөрийн аюулгүй байдал, гамшигын аюулгүй байдал, ахуйн аюулгүй байдлыг хувааж болмоор биш санагдیں۔ Тэгээд ямар нэгэн аюул эрсдэлд учраад, эрүүл мэнд нь хохирол учраад, амнасаа алдаж байгаа энэ тохиолдол байсаар л байна л да. Энэний тухай хүн төрөлхтөн маш бодсон юм шиг байна. Яавал одоо бид аюулгүй байх вэ гэж бодоод байсан. Хүн төрөлхтөө хүртэл одоо энэ аз жаргалтай бай гэж бодоод төрдөг шүү дээ тийм ээ. Азтай бай гэж боддог. Бас жаргалтай бай гэж боддог. Тэгээд энэ аз хэдий тохиогоод байна. Жаргал хэдий бий бол нэг болоод нэг энэ судлаачдыг авч үзсэн юм шиг байна. Тэгээд энэ хүн болгоны одоо энэ сэтгэлийн одоо зовлон болсон энэ асуудлыг бидний нэн төрийн хаав гэдэг баг хурлаараа 11 дахь жилдээ л хөндижл ярьж байна л да. Тэгээд энийг одоо хэн нэгэн одоо нэг мундаг дарга гарч ирээд шийдчихдэг юм биш. Зөвхөн ажилчин хүн хөдөлмөрөгч хүн нэг шийдчих бас боломжгүй. Маш олон талын ийм учир шалтгаан байгаад байдаг. Тэгээд энийг одоо нийт сугалж нэг ярьдаг баймаар байна. Тэгээд Монгол улсын хувьд бол хуультай хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн тухай хууль 2008 оноос хэрэгжиж байгаа. Тэр хууль бас чамгүй гайгүй хэрэгжиж байгаа гэж би боддیں۔ Гэхдээ хэрэгжихгүй байгаа нэг 4-5 зүйл бол байдгийг. Энэ тухай бид энэ хойшид ярина. Тэгээд яагаад энийг өөтөө болохгүй юм гэхээр тэнд нэг 3 тал үйлдвэрчний хөвлөл Монгол Улсын засгийн газар ажил олгох эзний холбоо нийлсэн нэг хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл хүнчний хороо байдаг байхгүй юу? Дээр нь энэ яам болгон дээр нэг салбар хороо байх хэвээр. Аймаг болгонд салбар зөвлөл байх хэвээр нэг бас бүтцийг тодорхойлоод юм тогтолцоо бий болгосон байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүмүүс яг ажиллаа тийм их сайн тултлыг хийж чадж байгаа гэхээр бас сайн хийж чадахгүй байгаа юм л да. Ерөөсөө энэ барилгын салбарууд ихтэл одоо сая бид хурал зохион байгуулалт гэдэг 80 юм болж байгаа байхгүй юу? Гэхдээ энэ бол би тэр хүмүүсийг ерөөсөө буруутгахгүй байг. Ер нь хөдөлмөрийн аюулгүй үл буруутгах зарчмыг баримтлахгүй бол нэг хуруугаа гоцоолгаад ингээд тэр буруутай энэ буруутай гэдэг нэг энэ шорон гяндлууж чирээд явах юм бол энэ хидсэж бүтэхгүй. Бүгд бид өөрсдөө хамгаалсны хамгаалтын юм барьерийг бий болгоод тэрнийг хууль болгоод журам болгоод ийм л төвхтэй юм байна. Ингээд хүн төрөлхтөнд нь Vision Zero гэдэг юм алсын хараа бий болгосон байна. Ослыг тэглэх алсын хараа. Юу тэгэхээр дарга нар чинь тэгдэж чинь бүтэхгүй наа чинь. Хизээ тэр чи одоо остгүй байна гэж байхгүй дээ тэгж байгаа 1 грамт нэг өнөр хальтраад ч юм уу наач одоо ингээд нэг асуудал үүсдэг гэж ингээрдэг байхгүй нэрээ тийм дээ а нөгөө талдаа хэн энэ яг осол байх хүсэж байгаа юм гэхлээр хүсдэг хүн бас байдаг. Тэгэхээр хүн төрөлхтний энэ Vision Zero гэдэг ослыг тэгэл алсын хараа бол зөв юм шиг байна. Монгол хүний мөрөөдөлтэй нийцээд байгаа юм шиг байгаа. А нөгөө талд яаж энийг хийх үедийг бас их боджээ. Боцсоор байгаа нэг стандарт гаргасан. Стандарт гэдэг үгийг одоо өвөр монголчууд нэг баримжаагаар орчуулсан байна. Нэг баримжаа бий болсон байхгүй. Түүхээс үнэ шахсан бяцлаг. Тэгээ монголчууд бичээний 2 стандарт юм шүү дээ. Нүгэл гэж нэг стандарт байгаа нь буян гэж нэг стандарт байдаг. Нүгэл гэдэг нь болдгоо юм ээ. Жохон гүгд гүйж явахаар ч одоо нүгэл гэдэг байдаг шүү дээ. Эмээ байна тийм ээ. Яг үгүй тэр нөхцөл аюулгүй байд алдчих гэж нүмлөө очих гэдэг гадуур очих гэдэг тийм ээ. Тэгэхээр бид тал талаасаа нийлж ажиллахгүй болохгүй. Нэгдүгээр мессеж. Бүгдээрээ нэгдэхгүй бол. Тэгээ энэ нэн төрийн хав баг хурлын ач холбогдлын нийлж суугаад ярилцдаг нэг юм талбарыг болгож. Гэхдээ нэг зарчим баримтлал нэгээ буруутгахгүй. Одоо өдөр шөнө бас ч болоод ингэ төр засгийн хийхгүй байна. Ажил олгох ингэж байна гэдэг юм. Үгүй уучлаарай. Тэгжл бид ярьж эхлэх юм бол бид зөвшөлтсөд хүрэхгүй аа. Зөв юм гэж зөвшөлтсөн зүйлийг хэлдэг юм а гэдэг хэлж байгаа. Хоёрдугаарт бид энэ хүн төрөлхтний бий болсон дээр түүхээс үнэ шахсан бяцлагыг ISO 45001 гэдэг стандарт хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцоо таслал шаардлага хэрэглэх зааврын хамт гэж байгаа шүү. Ийм одоо бяцлаг гаргасчээ. Энийг бид эдэж хувааж
сурья. Тэнд маш тодорхой заасан байна. Тэгээ хэлж байгаа одоо ганц тулга дарга энэ стандарт суралцсан. Зол заяа энэ стандарт суралцсан. Энэ барилгын бүх дарга нар энд суралцсан. Барилгын одоо энэ менежер суралцсан. Ингэж бид энэ ундаг дугуйг сурахгүй бол болохгүй нэ. Тэгээд барилга сегмент энэ одоо манай бах хурлыг шууд дамжуулж бүх барилгачтай бүх Монгол хүнд хүргэж байгаад талархаж байна. Танаа одоо хамт олонд амжилт хүсье. Баярлалаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр ер нь ямар бодлого чиглэлтэй ажиллаж байгаа вэ? Зөв нь барилга хотооголтын яамны зүйлс бол энэ барилга хотооголтын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал хангах чиглэлээр бол үндэсний гол бодлогын бичвэр баримт хууль тогтоомжид өөрчлөлт оруулах. Одоо жишээлбэл яг энэ барилгын салбарт мөрдөж байгаа хууль эрх зүйн гэвэл одоо тоон гэвэл 34 хуулиуд байна. За дээрээс нь одоо 80 гаруй стандартууд байдаг. Мөн үүнтэй холбоотой бид бүхэн бас яг барилгын салбар маань олон улсын конвенцэд нэгдээд орсон байгаа. Ийм учраас яг бодлогын хэмжээнд энэ бичиг баримтууд их гарч байгаа. За үүний хэрэгжилтийг яаж хангуулах гэхээр салбар хорооныхоо зүгээс бид бүхэн төрийн ус байгууллагатайгаа хамтраад яг нэг барилгын ажил эхлэх үед нь одоо мөн төлбөргүй ийм сургалтуудыг хийе. Тэнд оролцогч нарыг бүгдийг одоо дахин хэлж хоногшуулах, бүр дадал, хөвшил болгох тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ салбар хуралдааны гол зорилго маань манлайлал ба оролцоо гэж байгаа. Оролцоо гэдэг нь хэний хэлээд байна вэ гэхээр оролцогч бүх талуудаа л хэлээд. За одоо юу гэдэг нь жишээлбэл зарим оролцогч гэвэл төрийн байгууллагуудаас оролцож байна. За төрийн ус байгууллагууд оролцож байна. За дээрээс нь барилгын ажил олгогч нар бас оролцоо явуулж байна. Ажил олгогчоос гадна бас энэ одоо гүйцэтгэгч байгууллагууд мэргэжтэй ажиллачаад ингээд ийм маш олон талын оролцоотой энэ одоо салбар хурал маань явж байгаа. Эндээс бид бүхэн яг ямар нэгцнийг ойлголтод хүрье гэж байгаа юм бэ гэвэл тийм нөгөө хаабын ажилтан маань тийм нөгөө хүндээ нэг юм хэлсэн болдог. За хариуцлага тооцъё гэхээр аж ахуйн нэгжийн маань удирдлага тэр хаабын хүн хариуцнаа гэсэн байдлаар энэ туруу ойлголтууд энэ одоо асуудалтай зүйлүүдийг л олё гэж байгаа. Төрөөс зөвхөн бодлого гаргацсан гэдээ хайж болохгүй тийм хэрэгжилтэн дээр бүр хамгийн эцсийн зэг дээр нь очиж хүртэл ажиллах хэрэгтэй. Ийм байдлаар үе шат оролцогч талууд бүгд нэгдсэн нэг байдлаар бүгд манлайлж иж энэ одоо хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг асуудал маань одоо нэлээд ахис дэвшил гарна гэж харж байгаа. Барилгын компаниудад ер нь компаниуд маань энэ хабын ISO стандартуудыг хэрэг хангаж ажиллаж байна. Энэ тал дээр ер нь хэрэг идэвхтэй байгаа вэ? За энэ тал дээр ер нь энэ нор нурдуу баримт бичиг стандартуудыг хэрэгжүүлэх гол одоо субъект маань аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө тэднэрт яаж энэ одоо ISO стандартыг хэрэгжүүлэх нь мотивац бий болох юм бэ гэхээр нэгдүгürt мэдээлэл савих ёстой тийм. За ийм стандарт гарсан шүү. Энэ дээр ийм агуулга байгаа. Энэ стандартыг хэрэгжүүлснээр хамгийн гол үр дүн маань тийм үү аюул ослого тэнд ажиллаж байгаа ажилтаа албаа хаагч нар маань оройд гэртээ эрүүл гэмтэлгүй очих гэр бүл тэнд батих байх. Энэ гол агуулга үндслүүдийг маш сайн тайлбарлаж өгөх ёстой л доо. Тэгэхээр яг аж ахуйн нэгжүүд маань өөрсдийнхөө тэр мотивацийг түрүүний хэлдэг энэ манлайлал оролцоогоо бүгд чиглэл байлгаж явахгүй бол нөгөө аж ахуйн нэгжүүд маань хошоо суугаад байвал хичнээн төрийн дэс юм гаргаад нэмэргүй. За төрийн бодлого гаргахгүй хаад аж ахуйн нэгжүүд маань энийг явъя гэдэг маань бас нэг ач холбогдол уурчин. Тэгэхээр энэ дээр хамтын оролцоо хамгийн чухал гэдэг хэлмээр байна. Барилга дээр гарч байгаа осол аварын одоо тоо өмнөх оноотой харьцуулахад ер нь буурч байна уу? За ерөнхийдөө барилгын салбар гэлтгөө Монгол улсын хэмжээнд гарч байгаа үйлдвэрлэлийн ослын тоо хэмжээ бол сүүлийн жилүүдэд гэхээсээ илүү ер нь жил болгон бол буурах хандлага бол төдийлөн айхтар сансанд хүртэл байдаггүй. Тэгэхээр энэ асуудлыг бол бид одоо олон талаас нь ярьдаг, боддог. Тэгэхээр миний барилгын салбарт ажиллаж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн ажлыг одоо хийж байгаа хүний хувьд хэлэхэд бол ийм асуудал байна. Ерөөсөө хүний
хамгийн чухал өмч юу болох вэ гэхээр хувь хүний хөдөлмөрийг ажил олгогч хөлсөөр үнэлж авдаг. Тэгэхээр хөдөлмөр бол хувь хүний өмч. Тэгэхээр хувь хүн өмчөө хамгаалах хэрэгтэй. Өмчөө хамгаалах энэ хэлбэр бол өнөө бидний хуучин нэр томьёогоор хөдөлмөрийг хамгаалах тухай асуудал. Тэгэхээр хөдөлмөрийг хамгаалахын тулд бид нар гол тулгуур зарчим юу гэхээр Монгол гэрийн хоёр багнаар бодох юм бол ерөөсөө хувь хүнийг соён гээгэрүүлэх, эрүүл аюулгүй ажил, амьдралын дадал хэвшил төлөвшүүлэх тухай асуудал. Нөгөө талын асуудал бол ажлын байрандах аюул эрсдлийн хяналтын тухай асуудал. Энэ хоёр асуудлыг маш чухал өндөр түвшинд тавимаар байгаа. Өнөөгийн түвшинд бол бид нар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын тухай асуудлыг бол хаабын тухай хуулиар, хөдөлмөрийн тухай хуулиар мөн сайд нарын баталсан сургалт шалгалттай холбоотой энэ журмуудаар зохицуулж байгаа. Гэхдээ сургалтуу хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн боловсрлуу гэдэг асуудал одоо боловсрлын түвшинд бид үүнийг ярихгүй бол ерөөсөө асуудал шийдэгдэхгүй юм байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийг Монгол хүнийг хүн болгож эрүүл аюулгүй зөв ажиллах амьдрах дадал хэвшил төлөвшүүлэхийн тулд өсвөр наснаас нь аюулгүй байдлын боловсролын системээрээ дамжуулж өгөх ёстой. Өнөөдөр бид манай аж ахуйн нэгжүүд янз бүрийн төвшөнд аюулгүй байдлын сургалтыг бол хийдэг. Гагцгүй нэгэнт нас үеийн түрээд төлөвшсөн улсуудаас бид нар аюулгүй ажиллагаанд төлөвлөсөн өвөгийг шалгаад зөв ажиллаад зөрчил гаргалгүйгээр ажиллах тухай асуудлыг шаардах учир дутагдaltaй байна. Ийм учраас сүүлийн одоо 7-8 жилийн турш би бол ярьж байгаа. Ерөөсөө энэ аюулгүй байдлын боловсролын төвшөнд энэ асуудлыг авч үзэх хэрэгтэй байна. Нөгөөтэйгүр эрсдэл суурилсан сэтгэлгээ гэдэг зүйлийг бол бид энэ системээр дамжуулж зайлшгүй суулгах хэрэгтэй. Эрсдэл суурилсан гэхээр бид нар одоо нэг айхтар аюултай зүйл гэж ойлгодог. Үүний нөгөө тал боломж байгаа байхгүй. Тэгэхээр альва нэг хүндрэл бэрхшээл байна гэдэг маань түүний цаана түүнийг даван туулах арга зам нь буюу боломж нь байгаа асуудал. Тэгэхээр манай эцэг өвгөд угаасаа бидэнд сургасан шүү дээ. Зөв явбал зөөлөн зам болоо. Өөрөөр хэлбэл буруу замаар бодоо тэвэл буцахтаа шороод хийдин шүү. Чи хууль дүрм журм шаардлагуудыг зөрчих юм бол чи хуруугаараа эсгэнэ. Толгой дээр чинь хүнд юм оочно гэдгийг л ийм учраас бид нар энэ эрсдэл суурилсан сэтгэлгээг улам хөгжүүлэхийн тулд энэ ISO стандартыг хөгжүүлэх Монголынхаа үндэсний стандарт хууль тогтоомжийг ажил олгогч талаасаа бол хэрэгжүүлэх асуудлыг системтэйгээр зохион байгуулах юм шаардлага нэгэнт байна. Ийм учраас одоо энэ таны асуусан асуултыг одоо багцлж базж хэлэх юм бол ерөөсөө одоо бид аюулгүй байдлын сургалт гэдэг асуудлыг аюулгүй байдлын боловсрол гэдэг ийм төвшөнд л ярихгүй бол өнөөдрийн энэ төвшөнд бол энэ ослын тоо сансан дүртэл буурахгүй Монгол хүний эрдэнэт амнаас эрсдэх эрүүл мэндээр хохирох асуудалд бол айхтар одоо тийм таатай үр дүн бол бид хүлээж чадахгүй гэж үздэг. Ийм учраас одоо манай холбогдох яамдууд боловсролын яам байна, хөтөлбөр нийгмийн хамгааллын яам байна. Тал талаасаа бид энэ асуудлыг ярьж байгаад 10 жил одоо бидний ярьдаг өсвөр наснаас нь цэцэрлэгийн наснаас нь хүүхдүүдээ боловсролд чиглүүлж сургаж иж бид түүнээс 5 жил 10 жилийн дараа таатай үр дүнгээ хүлээж авч чадна гэдэг ийм л одоо асуудлыг дэвшүүлэхийг хүсэж байгаа. За баярлалаа. Улаан салбарын одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын SEP Construction гэдэг клуб байдаг юм. За энэ клуб маань байгуулагдаад тэгэхээр удаж байгаа вэ? Бас ямар зорилготойгоор энэ клуб байгуулагдсан бэ? За манайх SEP Construction гэдэг клуб маань NCT группийн хямаабын албаны дэргэдэх ийм хабуудын нэгдсэн клуб байгаа. За энэ маань ямар зорилготой байгуулагдсан бэ гэхээр ер нь бол хабын үйл ажиллагааг явуулахад хамтын үйл ажиллагаа маш чухал байж байдаг. Тэгэхээр энийг хамтын үйл ажиллагаа нэгтгэх, ослыг тэглэх гэдэг энэ үйл ажиллагааг нэгтгэхийн тулд бид нар нэгдсэн байгаа. За манай клуб маань 2014 оноос хойш тасралтгүй хамгийн анхны нэгдсэн клуб болж одоо тасралтгүй 9 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа ийм клуб байгаа. Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Одоо бас нэлээд олон компаниуд нэгдсэн байгаа гэж сонссоо. За манай NCT групп дээр ер нь бол 100 гаруй туслан гүйцэтгэгч компани байна. Энэ болгон маань тус тустай хаавтай. За энийг нэгтгэхэд одоо нэгдсэн одоо 80-аад хаб клуб маань нэгдсэн явж байна. За клуб маань ер нь бол 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За нэг нь болохоор сургалт,
зааварчилгааны чиглэлээр за эрсдлийг бууруулах, олон нийтийн маркетинг гэсэн 4 чиглэлээр хабууд маань баг болон хуваагдаад үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг. Safe Construction клуб маань байгуулагдсанаар одоо бусад барилгын салбарын компаниудад ямар эерэг нөлөө үзүүлж байгаа вэ? За Safe Construction клуб ер нь NCT группийн туслан гүйцэтгэх компани нийт 100 гаруй компани байгаа. 100 гаруй компани энэ Safe Construction клуб манай анх барилгын салбарт анх удаа энэ байгуулагдсан клуб бай сая ярьсан баг те. Тэгэхээр ер нь бол энэ хабын инженер, хабын мэрэгчлэлтэй ингээд анх сургалтын төв төгсөөд анх ажлын байран дээр гарна шүү дээ те. Ажлын байран дээр гарахтаа мэдээж агаарчлалын байрны нөгөө дуршлаг гэж зүйл байгаа те. Дуршлаг гэж байхгүй ер нь бол анх нөгөө төгсөө шууд ирж байгаа хүмүүст энэ Safe Construction клуб маань энэ нөгөө барилгын салбаруудыг бол NCT группийн туслан гүйцэтгэх байгууллагт орсноор энэ клубын шууд гишүүн болдог байгаа. Энэ гишүүн болсноор нөгөө нэг дуршлагтай хабын инженерүүд буюу энэ клубын гишүүд буюу шинэ гишүүдээ клубтэй элсүүлснээрээ шууд нөгөө нэг дуршлагч журмаар буюу маш их нөгөө нэг дэмжлэг зурсалтаа үзүүлж явдгаараа бас давуу талтай. Ер нь тэгээд энэ NCT группийн клубын гишүүн болж энэ хариуцлагчснараа өөр зөвхөн NCT групп гэхгүй бусад энэ гадны өөр барилгын төслүүдээр очиход бол маш их хэмжээний бичиг баримтын ч юм уу мэдлэгийн төвчний бол маш өндөр зэрэглэлтэй бас болж бас очтгоор бас давуу талтай. Бусад ер нь барилгын компаниуд үлгэр жишээгээр тийм ер нь давуу талтай байгаа. Энэ клубын гишүүн болсноор энэ клуб ч угаасаа өөрөө нөгөө чиглүүлэх сургалт үйлчлэгийг олжилдог клуб болохоор шинэ элцэгчтэй маш чадваржуулах тал руугаа их ханддаг байгаа тийм. Одоо хүүхдүүдийн аюулгүй байдалд нэлээд анхаар нөгөө баг байхаас нь хабын боловсрол олох чиглэлээр бас ном тохимол гаргахтай бас үйл ажиллагаанууд явуулдаг юм байна. Энэ талаараа ярил. За ер нь бол клуб маань бас төвд өрдсөн багтай ерөнхийдөө зорилт гэдэг байгаа тийм. Ер нь бол энэ хабын боловсрол гэдэг зүйлийг клубээрээ дамжуулан ер нь цааш энэ хабын боловсрол гэдэг зүйлийг маань бүр сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж цэцэрлэгийн наснаас эхсүүлээд бүр энийг бүр боловсролын бүр системд бүр ингээд оруулж ийм өөр зорилготой ер нь бол энэ клубийн үйл ажиллагааны эрхэм зорилго маань ер нь цаашдын хамгийн гол зорилго маань тэр болж байгаа. Өнгөс ер нь бол аливаа эцэгчүүд бол хүүхдийн аюулгүй сайн сонсогч нь байдаг тийм болохоор аюулгүй ажиллагааг цэцэрлэгийн насны боловсролоос хүүхдүүд эзэмшүүлснээр хүүхдүүд маань өөрсдөө эргээд эцэгчтэй тэгээ ярилцах одоо ороо хоолныхаа цагаар ч юм уу одоо өнөөдөр болсон үйл явдлын талаар ярилцахад нөгөө хүүхдүүдээр нь дамжуулан эцэгчүүд нь энэ хабын боловсролыг олгоход маш чиглэл болж өгөх болов гэсэн зорилготой ер нь бол энэ клубийн үйл ажиллагаа энэ оршиж байгаа учраас ер нь бол энэ хүүхдүүд чиглэсэн боловсролыг бас төлөхөө ер нь сүүлийн жилүүд авч үзэж байгаа юм. За баярлалаа.